уул гинц дотор нь ороод асуух асуултууд байгаа ч гэсэн өмнө нь бас хэлэх ажлууд байна. Хууль зүйн сайд энэ бол бичиг баримтаа боловсруулахад оролцсон юм уу? Ер нь. За улсын хурлын чуулган дээр энэ бичиг баримттай холбоотой асуудал дээр би бичиг баримтан дээр бичсэн учраас ерөнхий сайдаас нь асуусан юм. Тэгээд бичиг баримт боловсруулсан хүмүүс нь ерөнхий сайдаа бас хэлэх ёстой байна. Үндсэн хуулийн зүйтэй холбоотой, иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг та нар шийдэх гэж байгаа юм уу? Энэ өөр Монгол улсын одоо хөгжлийн төлөвлөгөө учраас засгийн газараас манад хамаагүй гэж хэлэхгүй энэ чинь Монгол улсын хувь зүй. Тэр агуулгаар асуусан чинь бид бол одоо эрх мэдлээд авч алхаж чадахгүй гэдэг утгатай юм хэлж илээ. Гэхдээ энэ дотор нь үндсэн хуулийн цэцтэй холбогдуулаад цэцэд маргаан хийн шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулаад 2-3 тийм том юм бичсэн байгаа байхгүй. Тэгээ би одоо асуух гэж байна. Сая өвгөн дотор бас гарч ирлээ. Бид ер нь бол зарчмаа зөв болгохгүй бол сонгуулийн үеэр энэ мүзэл бичиг баримттай нийцээгүй намыг бол одоо сонгуульд оролцуулахгүй гэж хэлэх бол үндсэн хуулийн бус шүү дээ. Ардчилсан улс оронд үндсэн хуульд нийцчил байвал федерализм буюу олон ургалж үзлийг олон намын тогтолцоог биднээс дэмжиж тэд хөгжлийг өөрөөрөө харах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл нэг улсын их хурл нэг эрх баригч өөрийнхөө үсэн баримтчийг гаргачаад сонгуул энэ хүрээнд явна гэж галзуурах бол ер нь галзуур шүү дээ. Бүр 2050 гэж бичиж жагаад тэгээд улс төрийн намууд энэ бичиг баримттай нийцээгүй учраас ингээд маргаан үсгээд байж нэг. Бид бол энийг одоо жоохон хэтрүүлж үнэлж ерөөсөө болохгүй. За одоо би энэ дотроос нь хэд хэдийн асуулт асуух гэдэг. Засгийн газрын мөрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг бид баталсан. Улсын хурлын одоо баталсан хүчин төгөлдөр баримтж байгаа. Гэрч орчийг хамгаалах арга хэмжээ авна гэд нэг заалт байж байна. Энэ 7-2-9 дээр. Энэ гэрч орчийг хамгаалах үндэсний тогтолцоог сэргээх гэж байгаа мó? Эсвэл энэ дээрээ бичснээрээ олон улсын одоо стандартыг нийцүүлнэ гэж хэлж байгаа нэг юу хэлж байгаа. Хоёрт нь дахиад шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг шийднэ гэд шийдвэр гүйцэтгэлийн хэсэгдээ бичиж дэлхийн нийтээр нэг зарчмыг барьж байгаа. Тэр дундаа иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудал дээр ч гэсэн шүүгч гарсан шийдвэрээ хэрхэн яаж биелүүлэх үү, ямар арга замаар энийг хангах уу гэдгийг шийдвэртээ бичиж байгаа. Энийг шийдэхийн тулд урьдчилаад шийдвэрээ бодиттой болгохын тулд ямар хөрөнгийг битүүмжлэх үү, хөрөнгөний эргэлтэнд яаж хяналт тавих уу гэдгээ бас шийдэж байгаа. Энийг шийдэхийн тулд тахар За юу микрофон Тэмүүжин гишүүн микрофоныг үүсгээд өгье. Тахартай адилхан шүүхийн таслах үйл ажиллагааг хэвэн явуулахад нь одоо туслалцаа үзүүлэх байгууллагуудыг байгуулж байгаа. Тэрнийхээ үр дүнд л шүүх шийдвэрээ зөв гаргаж байгаа, шийдвэр нь бэлж байгаа. Монгол улсад яадаг вэ гэхээр шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой шүүхийн маргаа яваад эхэлдэг. Тэгээд 3 шатар хэрэлдээд суучдаг. Шийдвэр хийж хэрэгждэггүй. Нөгөө улс орнууд чинь шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн маргаа явахгүй шүү дээ. Шийдвэрт нь маш тодорхой арга замуудын заагаад өгсөн байдаг учраас зүгээр л шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэрийг нь хэрэгжүүлдэг. Гэх мэтлийн энэ туршлагаар асуудлыг шийдэх гэж байгаа мó? Эсвэл дахиад энэ дээр чи ямар ч хэмжигдэх хийх арга замгүйгээр бичигдсэн ерөнхий өгүүлбэрүүд байгаад байна. Дахиад хууль зүйн тусалцаатай холбоотой хэсэг дээр хууль өмгөөлөгчдийн боловсролыг нэмэгдүүлэх гэж байгаа мó? Эсвэл өмгөөлөгчдийн хууль зүйн тусалцаа үзүүлэх механизмуудыг сайжруулах гэж байгаа мó? Дахиад хэмжигдэхгүй. За гүцгээд за хоёр дахь юу Тэмүүжин гишүүн микрофоныг өгье. Тэгэхээр хууль зүйн тусалцаатай холбоотой асуудал дээр чи хамгийн их зовлон гаргаж байгаа нь юу вэ гэхээр өмгөөлөгч прокурортой шүүхтэй уулзаад маргах биш. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч гээд хуучин нэг мөрдөн шалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хэрэлдэж суугаад байгаа шүү дээ. Дэлхийн нийтээр нэг л зарчим барьж байгаа. Хууль сахиулагчтай хэрэлдэх хуульч гэж байхгүй шүү дээ. Хууль зүйн тусалцааг хаана авж байгаа вэ гэхээр ерөөс шүүхийн процесс дээр. Тэгэхээр энийг одоо сайжруулах гэж байгаа мó? Энийг сайжруулах гэвэл өмгөөлөгч прокурор дотор гомдол гаргаад дээд шатных нь прокурор руу гомд гаргадаг биш. Шүүхийн процессын маргаанаа шүүхтэр шийддэг тийм тогтолцоор явж байгаа шүү дээ. Дэлхийн нийтээр тийм байгаа. Тэгэхээр энийг ингэж шийдэх гэж байгаа мó? Эсвэл яаж шийдэх гэж байгаа?
Гэх мэтлэн ингээд ямар ажил хийх гэж байгаа? Үр дүн юу өөрчлөгдөх гэж байгаа гэдэг бодит хэмжигдэхүйц ямар ч үг үгсэг алга энэ дотор. Энэ дотор уншихаар одоо би ганцхан зүйлийг уншаад байгаа. Их сонирхолтой. За дуусчих. За 5 дугаар микрофон. Тэ сая бас Тэмүүжин гишүүн бас бидний нэг танин мэдхүү за бусд хүмүүсээс ойлгох асуудал асууж байна. Анхаарах ёстой. 28 оны сонгуулиар энийг тийм үү барихгүй бол бүртгэхгүй гэж тийм яагаад ингэж хязгаарлаж хааж боож та хязгаарлаж байгаа юм бэ гэж. Ингэж одоо хязгаарлаж байхгүй бол бас болдоггүй. Энэ одоо бас монголчууд өнгөрсөн хугацаанд бас гашуун одоо түүх туршлага анх одоо улс төрийн намд 2004 оны сонгуульд оролцохдоо л дээр хүүхдэд 10,000 өгнө гэж одоо хэлсэн. Дараад нь тэгэл улсын эдийн засаг төсвөөс дааж давахгүй ачаалтаа одоо амлалтуудыг авдаг болж эхэлсэн. Тэгэл 2008 оны сонгуулиар хоёр нам нэг нь одоо иргэн болгондоо сая төгрөг олгоно гэсэн нөгөөх нь уралдаад сая 500 олгоно гэсэн. Ингээд үндсэндээ бол иргэдэг ерөөсөө тэгэл бэлэнчлэх ерөөсөө л амлуулах улс орны эдийн засаг төсөв даахгүй одоо том амлалтуудыг авах. Яг гүцэгээд хариулах уу? За 5 дугаар микрофон. Үндсэн хариулт гэж ойлгож байгаа 3 минут баг. 3 минутаар өгчөө. Тэгэхээр ингэж уралдаж явсаар байгаад улс орны эдийн засаг даадгүй төсөв даадаггүй Монгол улсын одоо өр зээлд барагдхаа болсон нөгөө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хувийн хөвшилийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох энэ бодлогоо хэрэгжүүлж чадхаа болсон. Ингээл ерөөсө бэлэнчилдэг ийм л юмруу орцсон. Одоо энэ оны төсөвдөр ч гэсэн засгийн газар хөндлийнхээ хэрээр хөлөөж ийгээд ийм төсөв зардлаар хөрөнгө оруулалт хий, ийм төсөв зардлыг цалин тэтгэвэр нэмэх шийдийг оруулж ирсэн үнийг одоо ингээл манай их хурлын гишүүд 3 сая 500 олгоно гэж даахгүй юм нэмнэ гэж дайрсаар байгаа л одоо их хурл дээр нэмээд явцсан. Өөрийнх нь одоо үр дагаварт инфляц одоо эх хонд яаж өсөх үү? Дараад нь одоо тийм үү? Эргээд бус хувийн хвшилтэд яаж сөргөө нөлөөлөх ямар тооцоо авахгүй үүний одоо үр дагавар гарна шүү дээ. За ахад гүцэг таних түрүүнийх 3 минут байсан. Та гүцэг байгаагүй. За. За. Тийм болохоор иймэрхүү одоо хөнжлийн хэрээр хөлөөж ийдэггүй. Зүгээр л иргэдэд сонгогч таалагдахын тулд хэд популист юм ярьдаг үүнийг л хязгаарлая. Хөнжлийн хэрээр хөлөөж ийдэг болъё. Энэ одоо хязгаар дотроо багтаагаад Монгол улсын төрийн бодлого нь тодорхой байх, төрийн бодлого нь тогтвортой байх, харилцан уялдаатай байхын тулд энэ үндсэн хуулиндаа заалтаар болоод үндсэн хуулийн заалтын дагуу хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль, за мөн одоо сонгуулийн тухай хуулийн заалтууд дээр энэ бодлогын бичвэрэмтэй төрийн бодлого дотроо л одоо хэдүүлээ зангидагдаж, захирагдаж явъя гэдэг үүднээс ингэж өгсөн. Энэ одоо хязгаарлалтуудыг ингээд хязгаарлалтыг даваа хийчих юм бол эргээд нөгөө замбраага популист байдал дулам газар авах гарах улс орны эдийн засаг одоо хөндрөх ард иргэд маань бэлэнчлдэг болох та эргээд нөгөө том бодлого маань хэрэгжихгүй байх том төслүүд эдийн засаг маань тэлэх хувийн хвшлээ дэмжих энэ одоо орон зай маань хаагдах ийм эрсдэлтэй учраас л ингэж бас тодорхой хязгаарлалтууд хийж байгаа шүү. Энийг бас одоо зөв ойлгох байхаа гэж бодож байна. Бус асуудал дээр хууль зүйн сайд хариулчих. Хууль зүйн сайд. За хууль эрх зүйн салбарын чиглэлээр эх оны 5 жилийн төлөвлөгөөнд томьёологдсон асуудлыг тодорхой ойлгомжтой болгох гэдэг зарчим байр суурьтай саналлаг байна. За тэр дотор хөндөж ярьж байгаа үндсэн хуулийн цэцгийн тухай болон цэцэд маргаан шийдвэрлэх тухай хууль үндсэн чиглэлд суусан өчг нь бол хэдийгээр улсын их хурлын даргын захирамжаар улсын их хурл дээр энэ ажлын хэсэг ажиллаж байгаа ч гэсэн засгийн газар хууль дотоод хэргийн яамн дээр энэ хуулийн төслийн холбогдох тандан судалгаа боловсруулалтын асуудал дээр нэлээд манлайлалтай ажилласан утгаараа бас ингэж орсон. Ер нь бол цэцгийн процессын хуулийг бол би улсын их хурлын гишүүд санаачлаад өргөн бариад явах нь илүү зохимжтой байх гэж боддог байгаа. Засгийн газар биш. Тэгээ ягаад тэгэхээр өөрөө засгийн газар өөрөө бас гүйцэтгэдэг байгууллага байдаг. Юм ч одоо энэ минут ч багтахгүй дуусчих.